2025 оны YouTube чанамд манай YouTube суваг санал асуулгаар өрсөлдөж байгаа. Тэгээ та бүхэн намайг дэмжих хүсэх юм бол Mesmerism CGM гэсэн сайт руу ороод тэгээ саналаа өгөөрэй. Тэгээ заавал нэг од худалдаж авах саналаа өгөх юм бэлээ. Нэг од нь 500 төгрөгийн үнэтэй. Тэгээд хэдэн ч төгрөгөөр худалдаж аваад саналаа өгч болно. Тэгээ Mesmerism CGM сайт руу ороод та бүхэн маань Anime Kursan Guide гэж цугийг маань дэмжиж 2025 оны YouTube чанамд оруулахыг хүсэх юм бол саналаа өгөөрэй. Зэ та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд хэдүүлээ гайд руу орцгоё. За хай зүрхнүүд минь 2025 оны намрын гаргалтын шинэхэн сонирхолтой аниме болох Ховдог хатагтай ба Баатарлаг гүн гээд үнэхээр хөөрхөн анимег 2 ангиар нь багцлаад ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эхний 2 ангийг хүлээ авцгаая. Marshall Lade бүс нутагт амьдрах гүнгийн охин Melfeira бол үнэхэрийн цоглоо хөгжилтэй хэрнээ үнэхэр ховдог, хамгийн гол нь хүмүүсийн айдаг, араатан мангасын махыг хүртэл идэх дуртай болохоор бүхэл хүмүүс түүнийг жигшиж, бараг харьцахгүй, ойртохчгүй, тиймдээч одоо хүртэл гон бие, гоцон толгой явж байгаа хгүй юу? Манай Melfi охин мангасын махаар шорлог, боодог, бүүргэр хоттогч хийж чадхаас гадна худлаа илдэг хүнд мангасын махаар цөөвөн сэгсэрч чадна гэвэл яах вэ? Энд харагдаж буй хааны нэрнжит өдөршлөг дээр Melfi ууг нь идэх гэж биш нөхөр олох гэж ирсэн. Аргаа барсан хойд их болоо аав нь эргэтэл хүн байвал хинтээ ч суусан хамаагүй нөхөр л олж иргээд хилцэн даанч тэр цэнгүүн дээр нь манай охиныг ховдог хатагтай гэдгийг нь бүгд мэдж байгаа болохоор хинч ойртож яриач үдэхгүй. Ингээд ээжид галзуурсан мангас хүмүүс рүү дайрч айж зүгтцгаагаад Melfi энэ аюулд орсон өвөө эмээ хоёрт туслах гээд өөрийгөө ингээд өглөөл гэж бодоод золионд гаргая гэсэн ч дээд гүнгийн Galbraith гих нилээн дажгүй залуу ганц цавчлалтаар мангасыг дуусгаж Melfi-г авардаг. Энэ Galbraith гэдэг нь хүйтэн цус гэдэг нэрээрээ алдаршсан хүн бүрийг айдас тавтуулдаг гэдгээр нь хүмүүс мэддгийм байна. Melfi тоосон шинжгүй баярлаа дээд гүн минь энэ мангас галзуурчиж уг нь эрүүл байсан бол сайхан цэвэрлэж шарж боогоод боодог зайц хийж идэх байсан юм да гэж авдیں۔ Galbraith шок. Тэгснэ Melfi ер нь ол дээд гүн минь мангасын махыг хүмүүс муухай гэдэг ч үнэхэрийн гоё цэвэрлээд шарж хуураад борц боодог болгоод өвөлжин идэхэд идэж болчдөг. Би идэх зүйлд маш их дуртай. Та бас л зөвүүн завчих юм аа гэл зөндөө юм ярьсныхаа дараа өөрөөсөө нилээн ичнэ. Энэ байдал нь харин Galbraith нилээн таалагдаад эхэлсэн бололтой. Гэхдээ энэ мангасын цус нь үнэхэрийн хортой учраас жоохон л цус нь хүний бие рүү хувцас руу үсэрсэн даруйд халбарлах боломжтой. Тийм болохоор манай хоёр бохирдсон хувцас солихоор тэндээс холтноо. Galbraith Melfi-г хөдлөөд гүйжээснэ. Хүмүүс намайг хүйтэн цусд дээдгүн гэдэг. Чи надаас айхгүй байна уу? За тэгвэл тэр мангасын ч мах үнэхээр амттай юм уу? Би ч гэсэн идэж үзмээр байна гэд. За өмнө нь бүгд л Melfi-г шидэд араатны мангасын мах иддэг ёстой бүр сэжиг ойртоод хэрэггүй гаж сонирхолтой гэдэг байсан ч анх удаа өөрийнх нь дуртай зүйлийг сонирхон асууж хамт идэж үзмээр байгаагаа хэлэхэд нь Melfi болж байгаа энэхүү үйл явдалд үнэхээр итгэж чадахгүй. Дээдгүнгийн байрлж буй асарт ирэхэд тэдний туслах нь манай охинд хувцас авчрах гэд явцсан хайгуур Galbraith хамаг хувц ундраа тайлаад Melfi чинь Galbraith-ийн булчинтай цээжин хэсгийг нь нүцгнээр нь харцсан ичиж сандраад яасан дажгүй биетэй дамшиг вэ гэж дотроо бас бодоод байгаа аахгүй юу. Хамт бохирдсан хэсгүүдээ угааж ахтаа хүртэл харц тулгараад жан яа харахгүй би биедээ таалагдсан нь илт болоо явчлаа. За тэгээд эцэст нь манай охин чи эндээс амар олон хоног морин тэргээр явж очдог газар амьдардаг болохоор Galbraith-тэй мангасын махаар хийсэн гарынхаа борцноос бэлэглээд л харин Galbraith удахгүй Melfi дээр өөрийнх нь дуртай төрлийн мангасыг амьдаар нь агнаад бэлгтээ очихоо амладаг. Энэ бүхнийг сонсоод Melfi сэтгэл нь хөөрөөд өмнө нь хинч сонирхлыг нь ингэж хүндэлж хүлээж авдаггүй байсан болохоор баярлсандаа уйлж урсаад салах ёс хийцгээлээ гэж. Marshall Lade нутагт аль хэдийн өвөл болоод цас орчжээ. Гэртээ ирэхэд нь аав нь бүр байдгаараа сандарсан. Melfi, миний охин чи юу хийцэн бэ? Дээд гүнгээс чамд бүхэл бүтэн сүй тавих санал ирнэ гэдэг чи юу гэсэн үг вэ гэж асуугаад байдаг. Яг үнэндээ энийг Melfi өөрөө хүртэл сонсоод шок заа. Ганцхан удаа л уулзсан залуу нь гэртээ очиход нь аль хэдийн сүй тавих саналын захиаг аав руу нийлгээсэн юу болоод байна те?
Тэгтэл Galbraith маань нэлээд өндөр зэрэгтэй гүн байж таардаг. Тэгээд төрсөн ах нь хаа юм бэлээ? Хаанч гэждээ илүү дутуу их зангуу дүүтэйгээ бүр нэг тийм игдүүрхсэн байдлаар яг л дотны найзтайгаа харьцаж байгаа юм шиг хөөрхөн харьцдаг хоёр байдаг шүү. Бас нөгөө улаан устэй эмэгтэй чинь хин яагаад агаагаасаа борс харамлаад байгаа инээдрэг гэл Galbraith-ийг их л шоолонгоо. Тэндээсээ цаа чи юу ч болоогүй юм шиг гарснаа. Нэрээ миний Мелфи өстө хөөрхөн шүү. Тим том арааднаас айхгүй, эр зориг гаргадаг анх харангуйтаал би дурлаж орхисон чи дэндүү хүнийг татах увдтай юм а Мелфи хэмээн бодлогоширсоор. Тийм л болохоор шууд гэрлэх саналыг тэр даруй аав руу нь галт бүрэг дээр хүргүүлсэн байдаг. Мелфи ихэндээ яг ямар атгаг хармуу санаа өвөртлөөд надтай гэрлэх гээд байгаа юм болоо гэж бодсон ч сүүлдээ Ивидэ Galbraith гүн арай мангасан маханд дуртай. Тэгээд яг над шиг хинч ойлгохгүй ганц ойлгосон хүн нь би болохоор зүгээр л мангасан мах идэхийн тулд надтай гэрлэх гэсэн юм шээстэй гэл балаа юм бодоод идэв. Үргэлжлүүлээд захиаг уншихад хөөхөн Мелфи минь чамайг эндээс ясны дараа би уйтгар гунгийн далайд авцсан дээд гүн л боллоо. Чиний минь өгсөн амттай борцыг зарц маань идээд дуусгасан. Нутагт нь цас орж байгааг мэдсэн. Өвлийн дүн хүйтэн эд дундаа тачхинахаас өмнө буюу Тэнгэрийн чон сарын 18-нд очноо хүлээж агаараа бэб гэсэн байдаг. Хамгийн гол нь тэр өдөр нь маргаашсан. Мелфи амархаасаа өмнө ээжтэйгээ байсан үеэ дурсан ээж нь багт нь өнгөрсөн юм шиг байлээ. Хахир хүйтэн өвлийн энэ өдрүүдэд бүх ард иргэдийг үлсэхгүй цангахгүй амьдраасаа гэж хүсэж байгаа учраас нэгэн судалгааг ээжээсээ Мелфи өвлөн авч одоо хүртэл үргэлжлүүлж байгаа юм байна. Маргааш өглөө мандахын улаан нарнаар эрт босох байсан ч нам ундсан хойд ээж нь ядж яхад манай охиныг муухай загнаж магнаал явж хүйтэн цуст гэж нэрлэгддэг дээд гүн олж ирэхдээ яах втэ гэл байжсэн чи үгүй энийг хардаа лууны сүрэгтэй тэнгэрээр дүүлэн нисээд алдарт Galbraith маань яг цонхных нь хажууд хүрээд ирдэг шүү. Яасан ч сайхан сүрлэг харагдтiin Мелфич луунуудаа амрах газар зааж өгөөд одоохон бушуухан очлоо л гэж байна. Харин энэ балаа авгаа манай охиныг битүү загнаастай. Сүүлдээ сүү тавих албан ёсны уулзалтад нь орохгүй амарлаач гэх шиг сонирхж байгааз. За энэ ч яхав удаан хугацааны дараа бич гэлээ дахин уулзахад дэндүү таатай мэдрэмж. Гэхдээ Мелфи үсэж янзлаагүй муухай агаадаа гэж дотроо утсан ч Galbraith түүний энд байгаа байдал нь хүртэл үнэхэрийн үзэгсэлэнтэй харагдах жишээний дурлаа гэж. Galbraith зөвхөн сүү тавих саналын хариуг авах гэж ирээгүй амлалтандаа хүрч манай охинд хамгийн гоё зүстэй араадныг амьдаар нь бариад бэлэг гээд аваад ирсэн байдаг. Шидийн хүчээр түр унтуулчихсан байгаа бүр өсөн хүртэл нилээн үнд хүрдэг амтан гинэ энэ нь. Гүй тэгээд ийм том араадныг бэлэг гэж авчирсан Galbraith бэлгийг нь хараад хагартлаа баярлаж үхэх гэж байгаа Мелфи гээл ёстой нэгнээ олсон хасууд юм да тий. Аав нь хүртэл охиныхон сонирхлыг ойлгодог, мангасын мах хүртэл иддэг гэдгийг нь мэдсээрэж маа охинтой яг суух юм уу, бат юм уу гэд итгэхгүй байгаа байхгүй юу? За сүү тавих саналын хариугаа сонсохоос өмнө Мелфи ээжийнхээ судалгааг өвлөж аваад өргөлжлүүлж байгаа гэсэндээ те тэр газар руугаа Galbraith-ийг дагуулж авдаг. Учир нь яг яагаад Мелфи мангасын мах иддэг болсон, ямар судалгаа хийж байгаа талаараа бүгдийг нь Galbraith хэлээд энэ бүхний дараа чи надтай яг сүү тавихтаа итгэлтэй байх болов уу гэж бодсоор ингээд ховдог хатагтай ба баатарлаг гүн анимегийн эхний 2 анги дуслаа дараагийн 3 4-р анги нь гарахаар мэдээж яриад өгнө. Манайхан харин сайхан дэмжээд лайка дараад саба дараад юкигээ дэмжээд өгөөрэй. Та нар тэгээд лайк майка дарахгүй сэтгэгдэл энтер бичгүй залхуурдаг шүү. Бүгд дархлаа дэмжээрэй. Зүрх